Сайн байцгаана уу? Ардчсан намын олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Сонгуулийн сурталчилгааны туршдах ардчсан намын мэдээллийн албан ёсны хөөсөөр олуулаа мэдээллийн хөтөлбөрийг натаа хамт үзэгчтэй авахд хөтлөн хүргэж байгаа. Энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардчсан намаас нэр дэвшигч сэтгүүлч Оюун Дарыг студид урьж байна. Сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ орой амгалан айлтгая. Олуулаа мэдээллийн хөтөлбөрт тавтаа морил. Минийхүү. Шүлний юм аваа юу? Өдөөсөө шинэ мах хэрэг нээж. Хүн сайхан цай чанадах. Санаа зүв бол болно доо минийхүү. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Гадаадд байгаа монголчуудын сонгуулийн эрхийн төлөөх олон жил үргэлжилсэн яриа анх удаа ажил хэрэг болж байна. Өнөөдөр дэлхийн 17 оронд монголчууд ажиллаж амьдарч суралцж байна. 6 дугаар сарын 10-ны энэ өдөр тэдний хувьд түүхэн өдөр болж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд энэ удаагийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 11 нам 2 эвслийн төлөө энэ удаагийн сонгуульд оролцох хэрэгтэй. За тэдний саналыг Тохон улсад зугаа дипломатлуудын газар дээр авч битүүмжлээд сонгуулийн ерөнхий оронд хүргүүлж саналыг нь 6 дугаар сарын 28-ны өдөр та бидний саналын хамтаар нэг өдөр тоолъё. Гадаадд байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан комисс 2 цаг тутамд сонгуулийн ерөнхий оронд мэдээ өгч байна. За комиссийн албан ёсны мэдээгээр гадаад улсад ажиллаж амьдарч байгаа сонгуулийн насны 4329 иргэн саналаа өгөхөөр албан ёсоор бүртгүүлжээ. Өнөө өглөөний 11 цагийн байдлаар гэхэд Сөүл хотод хамгийн их буюу 76 хүн саналаа өгөөд байна. За Сөүл хотод нийтдээ 522 хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. За харин Бүгдийн Африктад улсын 90 хотод гэгтэл 169 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 55 хүн саналаа өгчээ. Түүнчлэн Улаан-Үүд хотод 208 хүн бүртгүүлснээс 50, Бээжинд 207-оос 52, Эрхүүд 630 бүртгүүлснээс 43, Хөх хотод 181 хүн бүртгүүлснээс 25 нь 11 цагийн байдлаар тус саналаа өгөөд байна. Энэ удаагийн сонгуульд гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчуудаас санал өгөхөөр Эрхүү хотод хамгийн их буюу 630 хүн, Сөүлд 522, Лондонд 413 хүн тус саналаа өгөхөөр албан ёсоор бүртгүүлсэн юм байна. Энэ бол миний хүний хөгжил сангийн дэвтэр. Энэ дэвтэр надад, танд, бид бүгдээрэнд мань бий. Энэ бол Эрдэнэс 57 компанийн 1072 ширхэг хувьцаа нэмэн баталгаа. Хувьтай, хувьцаатай, өмчтэй, өнөөдрөөс илүү үнэт хүрэх баялагтай хүн бий. Миний нэг ширхэг хувьцааны үнийг энэ жил 933 төгрөг гэж зарласан. 1,176 төгрөгийн үнэтэй хувьцаагаа би хүсвэл засгийн газарт зарж болно. Энэ бол ардчилсан намын 4 жилийн өмнө анхлан санаачилсан, ард түмэндээ амлснаа ажил болгож чадсан Эрдэнийн хувь. Эрдэнэс 57 компанийн сая төгрөгийн хувьцаанаас гадна эх орны баялагын олон ордоос энэ дэвтрээрээ би иргэний хувьд, эзний хувьд Эрдэнийн хувиа цаашид эзэмших болно. Өнөөдрийн 1 сая төгрөгийн хувьцаа минь маргаашийн хүн шиг амьдрал, улс шиг хөгжлийн баталгаа гэж итгэдэг сая монгол хүний нэг хүүгийн ээж хүний хань бий. Бид олуулаа бид хөгжин, олуулаа бид орд баялагынхаа эзэн нь хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Өнөөдөр улс маань улс шиг хөгжиж чадж байна уу? Хэрвээ улс шиг хөгжиж чадж байгаа юм бол яагаад залуучууд нь харийн орныг зориод байна? Улс шиг хөгжиж чадж байгаа юм бол яагаад төрсөн утгаасаа дайжиж хот сууринг бараадаад байгаа юм бэ? 80, 100 жилийн ойгоо тэмдэглэх аймаг сумдын төвд өнөөдөр нийтийн халаалтгүй гадаа жорлонтой өнгөрөх зууны төвшөндөө хിവэрэл байна. Улсаа улс шиг хөгжүүлэхийн тулд сумдыг хөгжүүлж жишг сумын төв бий болох талаар Ардчсан намын мөрийн хөтөлбөр тусгуулж чадсан нэр дэвшигч Баттулга Ганбатнаар энэ өдрүүдэд Баян-Хонгор аймагт ажиллаж байна. Улсын хурлын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баян-Хонгор аймагт Ардчсан намаас нэр дэвшиж байгаа улсын хурлын гишүүн Батлага техник импорт компани төлөөлөл удирдах зүйлийн дараа Ганбат нарын иргэд сонгогчтой хийх уулзалт үргэлжилсээр байна. За цөөхөлөө хөгжвөө, олуулаа хөгжвөө гэдэг асуултад Баян-Хонгорчууд нэгэн дугаар олуулаа хөгжих зөв хэмээн хариулж байна. Улсын хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт Ардчсан намаас нэр дэвшиж байгаа Батлага Ганбат нар өчигдөр Тус аймгийн Үлзий сумын төв болон Хөдөөгийн 3 багийн иргэд хөдөлмөрчдтэй уулзаж санал сэтгэлдлийг сонссон юм а. Ямар нэг өтгөр нэмлэл гэж байдаг, өсчил байдаг, өсчлөөр вараас өсчил байдаг. Энийг яахан зогсоомор. Юм өсөөд багтай зэрэгнөө мал аж ахуйн энэ вараа өтгчэн бас яахан бууралтай учраас энэ үндэ бас
амьдралын юу яхан дээшлэхгүй. Монгол хүний хувьд Монгол их орнтойгоо харьцсан гэсэн сэнтгэл байгаа хувьд нэр байгальтай харьцах хэрэгтэй, байгалаа сэргийлэх хэрэгтэй юм. Тийм ээ. Ашиглал зөв ашиг бид нар өөрсдөө хийх хэрэгтэй. Сэргээвэл зөв ашиг ирээдүйдээ үлдээх хэрэгтэй. Одоо манайсыг гас амьдрал амжиргаа чинь мал учраас маллаас бол малын ашиг шимбэл ерөөсөө муудна гэж аахгүй биднэрт бол бас ноолуур ер нь юм болгонд бас өндөр бай тий бас яг нь одоо яваадаа бол энэ ноолуурыг бас жоох өндөр үнэтэйгээд хөрч тий энэ жил чинь 32 42 40 одоо дээр нь махны үнэ мэдээд байдаг шүү дээ. Japan change-нус өгөөд байна гэдэг асуудал таны бид нар ганц анжиргаа амьдрал юм чинь тийм ээ бас малчид мал ноос энэ мах сүү чинь бас нэг жоо үнэтэй явагдсмал бидний амьдрал бас өргөшөө явна. Эх орны хөгжил сумаас эхэлдэг. Гэтэл өнөөдөр сумдад төрийн үйлчлэгээний хүртээмж тааруу байдаг. Тиймээс сумдыг хөгжүүлэх нь нэн тэргүүний ажил гэдгийг орон нутгийн иргэд ярьдаг. Орон нутаг руу төрийн бодлого дутагдаж тэр дундаа сумын хөгжил зогсон байдалд орчихсон учраас сумдад төрийн үйлчлэгээний хүртээмж маш муу байгаад нутгийн иргэд онцолж байгаа юм. Замтайвар барилга хот байгуулалтын яамнаас шин сумын төсөл боловсруулж эхний ээлжинд 5 сумд хэрэгжүүлэхээр басны нэг нь Баян-Онгор аймгийн Үлзий сум юм а. Тэгээ өнөөдөр энэ 70-80 жил болсон сумуудыг ерөөсөө суураар нь солио гэдэг энэ Канада технологи гэдэг юмыг оруулж ирсэн. Энэ бол өөрөө айгүй хурдан угсрагдаад баригддаг. Нөгөө нэг экологи талдаа буюу энэ өөрөө мод байдаг учраас нөгөө мөөгөнцөр зөөгөнцөр инээдрэ гэдэг юм байхгүй. За дулаалганы материал нь сүүлдээ бүр юу болсон бэ гэхээр хоньны ноос болсон байна. Бид нар ч хоньныхоо ноосоор эсхий хийгээд гэрээ дулаалдаг шүү дээ, тийм ээ. Тэрүүнтэй адилхан Шинэ Зеланд, Австрали гэсэн орнууд ч манайхтай адилхан мал ихтэй хоньныхоо ноосыг ингээд энэ дотор дулаалганд хийгээд эхэлсэн байгаа. Тэгээ одоо юу гэж нэг энэ өөрөө доороо дэд үтсүүд нь бүгдээрээ одоо барыг бүх сум эрчим хүчтэй холбогдоод эхэлсэн шүү дээ. Тэрийг мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр эрчим хүчнийх нь асуудал өөрсдөө юм байна. Доогуураа одоо нэг шүлжээнүүд нэг баг. Тэгээ өнөөдөр яаж ч цэцэрлэгийн хөгтөө дотроо цэцэрлэг дотроо гар хөлөө угааж чинь бие цаас чинь усандаа орч. Яг энэ байдлаар Монгол улс 330 сумаа хөгжүүлэх боломж олцсон байгааг батлаг хэлж байгаа юм. Гэвч энэ боломжийг иргэд сонголтоороо нээж өгөх хэрэгтэй ч тэрээр онцлсон. Мөн одоогийн байдлаар Баян-Онгор аймагт 50-аас 60 ширхэг ашигт малтмалын лиценз олгогдоод байгаа юм а. Ийхүү уул уурхайд хэдийх хушуурч байгаль экологиос өрүүлэхвэ хэмээн малчид санаа зовниж байгаагаа ч илэрхийлж байлаа. Энэ жилийн сонгуулийн сурчлагын нэг онцлог нь өмнөх жилүүдийн сонгуул шиг олон нийтийг хамарсан томоохон хэмжээний баяр наадам шоу цэнгэнийг бүр мөсөн хориглож нэр дэвшигчдэд зөвхөн эх 4 жилд юу хийхийгээ сонгогчдоо тайлбарлан таниулахаар хуульчилсан билээ. Хуулийн заалтын дагуу арц намаас нэр дэвшигчид сум багаар биечлэн очиж иргэдтэйгээ энгийн уулзалт хийж мөрийн хөтөлбөрөөр танилцуулж тайлбарлаж явна. 2012 оны улсын хурлын сонгуульд арц нам хүн шиг амьдрий улс шиг хөгжийн урайндаар Монгол хүн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцож байгаа. Монгол орны хөгжлийн үндэс нь Монгол хүн. Тиймээс арц намаас сүүлийн 2 жилийн турш Монгол хүн 2020 хилцүүлгийг нийт ард түмний дунд явуулж гарсан санс наажлагыг нэгтгэн мөрийн хөтөлбөрөөр тусгасан амьдрал дойр бодтой болж чадсан. Арц намаас манай эрдэмтэд нэр дэвсгэж байгаа зол заргал залуу их зөв ярьж байна. Энэ хүний ярьж байгаагаар анх гарчил үүсээд энэ бүх юмыг хийсэн бол Монгол улс арай ийм байхгүй болов гэж би бодож байна. Ноос ноолороо бид хэд гаргаад ар ширээ гаргаж явахаар тэр үйлдвэрээ өөрснөө бариа тийм ээ. 10 хэдэн жил тэр үйлдвэрийг барья гэсэн сэтгэл Монгол байсан бол тэрийгэ бариа тэр өөрийнхөө дотоодын нөөцийг ашиглаад эх орондоо одоо хөгжүүлсэн бол ажилгүй л байхгүй шүү. Тийм үү? Улсын хурлын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Хорхон аймагт намын жагсаалтын 21-т Орхон аймгийн арц намын дэд дарга сувдаа бичигдэн нэр дэвшиж байгаа бол өнгөрсөн 4 жилд улсын хурлын гишүүнээр ажилласан Одхүү хүн сүдэ аж ахуйн үйлдвэрийн яамны дэд сайд асан зол жаргал нарыг ард түмний илж төлөөлөл болгон арц нам Орхон нутгийнханд илгээсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн анхны уулзалтыг нээж Орхон аймгийн арц намын дэд дарга нэр дэвших сувдаа хэлсэн үгэндээ өнөөдөр 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдөр та бид эх 4 жил төр түвшилцэг түшээдээ сонгох цаг мөчид ойрхон ирлээ. Монголчууд бидний хувьд 1, 2, тэг 6 гэдэг тоо бэлгшээлтэй бөгөөд түүхэнд тод тэмдэглэгдсэн байдаг. Учир нь 1206 онд Монголын анхны толгойр төр байгуулагдаж байсан. Харин өнөөдөр хариуцлагатай шинэ сонголтоо хийх ажлаа бид эхэлж байна гэлээ. Бид чинь нөгөө өнгөрсөн 11 оныхоо одоо юу гэдэг эдийн засгийн үзүүлэлтээр тоон үзүүлэлтээр ах юм бол дэлхийд нэгд орчихсон одоо их л лот хөгжиж байгаа тийм тоон үзүүлэлтээ улс олцоод байна шүү дээ. Гэтэл бодит амьдрал дээр бол Монгол улсын иргэд маань манай Орхон аймгийн иргэд маань амьдрал нь одоо тийм
нэгд орохоор ч гэдэг юм ба дор хаяж ер нь сайжирсан үгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр цөөн салбар нэг уулуурхаан салбарын эдийн засгийн үзүүлэлтээр сайжаад хөгжиж өндөр болж байгаа юм шиг харагдж байгаа боловч жинхэнэ байдалтай нийтээр монголчууд бол энэ үнийн одоо хэд хөөрөгдөл тийм ээ энэ шудраг бус байдлаас болоод бол үнэхээр иргэдийн амьдрал дороодсон болохоос шөндөгөөг байна. Манай сонгогчид бол өмнөх жилүүдээс бол илүү хэрсүү болсон байна. Хамгийн гол нь мөрийн хөтөлбөрийг сонирхож байна. Яг боддоор Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө ард түмний амьдралаа сайжруулахын төлөө ардчилсан нам юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг бол нэлээд анхааралтай сонсож байна. Тэгээ энийг бас намынхаа мөрийн хөтөлбөрийг илүү сайн ойлгуулахын төлөө хотгүй гишүүнээр чадах чинээгээр хичээгээд товч тодорхой хариулт өгөхийг хичээгээд явж байна да. 2004-2008 оны улсын хурлын сонгуульд эрдэнчүүдийн хэтгэлийг авч улсын хурлд ажилласан Отгоо гишүүн тойрогтой иргэн ирж дахин нэр дэвшиж байгаа нь хэл хүүхдээ хийсэн ажилтны яваагийн идрэл. За харин нэр дэвших зол жаргалын хувьд хамтарсан засгийн газрын хүн судын аж ахуйн гүнзгий яамны дэд сайдын албыг нэр дэвтэгээр хашсан Арц намын шилдэг болсон хүчний нэг. Орхон аймагт намуудын сонгуульт ажлууд үргэлжилж байна. Арц намынхан гэр хороолол зөөрийн сүйдвч барьж ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж санал хүсэлтийг нь сонсхийг эрмэлзэж байна. Аав нь хүүтэйгээ, ах нь дүүтэйгээ, найзуудтайгаа уулзж байгаа юм шиг л халуун дотны уулзалтууд ард иргэд итгэл өгч сонгуул хэмээх гарт баригдаж нүдэнд харагдахгүй төмөр хаалтыг үгүй болгож төр иргэний харилцааг амьдралд ойртуулж байгааг иргэд ярьж байна. Монголчууд бид зам дагаж хөгжил ирнэ гэж ярьдаг. Харин хөдөө орон нутгийн ард иргэдийн хамгийн тулгамдсан асуудал донд мэдээж дэд бүцэц, түүний дотор авц замын асуудал үргэлж голлох байр суурь эзэлдэг. Тэгвэл Өмнө Говь аймгийнхан өөрсдийн хөрөнгөөр Далан задгад цогтоо Улаанбаатар чиглэлийн хатуу учиртай замын эхлэлийг барьж байгуулсан байна. Орон нутгийн дэд бүсийг хөгжүүлэх улмаар хот төдөөгийн ялгааг багасгах зорилтын хүрээнд хийх олон ажлын нэг нь авц замын барилга ухсралтын ажил юм а. Өмнө Говь аймгийн засаг даргын гаргасан аймгийг хөгжүүлэх үндсэн хөтөлбөрийн хүрээнд Далан задгад цогтоо Улаанбаатарын хооронд хатуу хүчилтэй авц зам барихаар болсон. Уг авц замын эхлэлийг аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдэж ирсэн байна. Өмнө нь удаадараа засгийн газрын төсөвт суусан боловч шийдвэрлэж чадахгүй байсаар багагүй хугацааг алдсан байна. Улсын төсвийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг аймаг хэрнээ дэд бүтцийн асуудал тун таараа байдаг нь хачирхалтай. Гэсэн ч нутгийн удирдлагууд өөрсдийн болцооны төвшөнд асуудлыг шийдэж ирсээр өдийг хүрчээ. Манай шинээр бүрдсэн Монгол Улсын их хурл болоод засгийн газрын жилийн үндсэн чиглэл мөрийн хөтөлбөрт бол энэ аймагуудыг дэд бүтцийг хангах, ялангуяа төвөөс аслагдсан аймагуудыг Улаанбаатар хоттойгоо холбох асуудал нэлээд өргөн туссан байдیں۔ Тэгээ энэ тусгалынхаа хүрээнд энэ Өмнө Говьас Далан задгадын чиглэлд 163 км замыг тавихаар одоо 3 дахь жилийнхээ үндсэн чиглэл тусахтай явж байна. Жил бүрийн үндсэн чиглэлийн ажил тусдаг боловч бас хөрөнгө тодорхой хэмжээр тусдаг боловч ажил нь үндсэнтэй бол өнөөдрийн байдлаар эхлэл төдий байдалтай. Чухам газраа замаа хаагуур тавих уу, цогтцын сумаар явах уу, цогт боосмаар явах уу, Далан задгадаас эхлэх үү, Дунд Говьас эхлэх үү гэдэг иймэрхүү л одоо яриа өөртөө явсаар өнөөдөр хүрч байгаа. Энэ зам тавих авц замын сүлжээнд холбох асуудлыг бол орсон. За өнгөрсөн жилүүдэд бол бид нар яг одоо Далан задгад хотын хэмжээнд бол 7.8 км чим хатуучлалтай зам хийсэн. За энэ жил одоо 3.1 км зам тавьчих юм бол хот доторх замынхаа асуудлыг бол бүрэн шийдчихэж байгаа. Одоо байгаа ерөнхий төлөвлөлийн дагуу бол үндсэндээ 100% хангацлаа гэж ойлгож байна. Дэд бүтцийн томоохон алтмаа тавьж чадсан Өмнө Говьчууд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 3 мегаваттын цахилгаан станцыг шинээр барьж ашиглалтанд оруулаад байна. Одоо төрийн өмчийн 6 мегаваттын цахилгаан станцыг нэмэгдэл болгон ашиглаж аймгийнхаа эрчим хүчний асуудлыг шийдэж чадсан байна. Мөн цогццын сумаас Далан задгад руу 35 шугамыг татсан бөгөөд тун удахгүй холбогдох гэж байна. Ингэсээр Өмнө Говьчууд эрчим хүчний хараат байдлаас бүрэн ангижрах болцоотой болох юм а. Өөрхангай аймгийн орхны хөндийг аял зүүлчлийн тэргүүлэх бус болгон хөгжүүлэх цогц бодлого Ардсан намын мөрийн хөтөлбөрт тусаад байна. Энэ дагуу орхны хөндийн улаан зүтгэлэн орчимд эх 4 жилд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар Өөрхангай аймагт нэр дэвшиж байгаа Батхүү зоригтнаар эрэг сонгогтой уулзгаа яриа илэрэнгүй танилцуулж байна. Дэлхийн өд бүртгэгдсэн өндөр гэгээн зануузрын бясалгал хийж байсан ариун номын оронд Төвхөн хийд Туркийн нэр жанчны дурсгалт өндөр хясааны цагаан хөшөө зэрэг орхны хөндийн улаан зүтгэлэн орчмын газар нутагт эх 4 жил аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Хүний эрүүл мэндэд нэн тустай хятруны болон могойтын аршааныг зорьсон гадаад дотоодын олон зүйлчдийг дацаар ирсэн энэ бүс нутаг руу зорчих зам харгуй бартайхтай байдгийг нутгийн иргэд хэллээ. Бид аялал жуулчлалын байгууллага салбар хөгжөөд ирэхээр бол морь малаа онуулах, цагаан дэгээр үржлэх, нүүлч монголчуудын ажил амьдрал ямар байдгийг яг бэлтээр харуулах гэж байна.
зорддог. Гадаадын жуулч хүртэл тийм зорилгоор ирдэг шүү дээ ер нь. Нэг баарн дээд нэг жуулчны баазлаар хоног болно ш. Жинхэнэ монголчуудаар ирээд гэрээ яаж нүүлгдэм, малаа яаж малддیں, нүүлээ малаач гэж юу гэдгийг дид үзэж ирж байгаа шүү дээ. Тэр талаар дэмждэгт нь одоо малчд бид нар бол их урамтай. Тэгээд тэрийг дагаад бид нар бас бизнес маягийн жижиг үйлдвэр жижиг одоо энэ гэр буудлаас эхлээд одоо иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг л да. Тэр нь бол бидэнд их тийм болд юм аа. Өнөөдөр орхны хөндийн улаан цутгаланд гадаад дотоодын жуулчдад үйлчлдэг 2 жуулчны баазтай гэрээгээр ажилладаг 10 гаруй өрх байгаа. Түншлэн гар урлын бүтээл хийж жуулчдад худалдадаг сүү цагаан эдээгээ борлуулдаг иргэд олон. Энэхүү зах зээлийг бүрэн ашиглаж нутагтаа ажилтай орлоготой амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд ардчилсан мөрийн хөтөлбөрөөр чиглүүлжээ. Тодорхойлбол эх жилүүдэд хужиртаас төвхөн хийдээс улаан цутгалан хүртэлх маршрутаар автозам тавих юм аа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт аялал жуулчлал эдийн засгаас солонгоруулна. Энэ дотор аялал жуулчлалын хэсэгт маш тодорхой заалт орсон байгаа. Орхны хөндийг дагсан аялал жуулчлалын бүсийг дэмжиж хөгжүүлнэ. Бид нар хөдөөд байгуулагдж байгаа жижиг дунд үйлдвэрүүдийг эхний 10 жил олон төрлийн татвараас чөлөөлөх хуулиудыг санаачлаа. Улаанбаатар хотод үйлдвэр байгуулчихаараа татвараа өндөр төлдөг. Ягаад гэвэл хүн ам олонтой газар ажиллах хүч илүүтэй газар ажиллаж байгаа учраас хөдөө орон нутагт үйлдвэр байгуулахаараа татвар бага төлдөг, зарим дээр нь төлдөггүй. Хөл дээрээ болсныхын дараа магадгүй 10 жилийн дараа бага хэмжээний татвар төлөгч болдог. Ийм механизмуудыг хэрэгжүүлж улс орноо жиг төгжүүлэх бодлогыг явуулнаа. Нутагтаа сайхан амьдарч болдгийн жишээг Батүлзийн сумын иргэд харуулж байна. Гагцхүү жуулчдад 5 тухтай орчин бүрдүүлж дэд бүтцийг хөгжүүлэхэд ардчилсан нам эрх жилүүдэд анхаарахаар болсонд Батүлзийн иргэд талархалтай хандаж дэмжихээ илэрхийлж байна. Ардчилсан нам IT технологиг талархан дэмжигч нам гэдгээ баталж амлалтынхаа нэг хэсгийг аль хэдийн ажил болгоод байна. Тийм ээ. Ардчилсан нам анх удаа гар утсан зориулсан програм бий болголоо. Монголд анх удаа улс төрийн нам өөрийн сонгогч дэмжигчдэд зориулж бүтээсэн гар утасны энэ програм нь технологийн эрен үед иргэдээ хүндэтгсэн цаг хэмнэсэн харилцааны шинэлэг шийдэл болж чадсан байна. Сонгогчдаа ухаалаг гар утсанд авах програмыг татаж суулгаад ардчилсан намын үйл ажиллагааны талаар хамгийн сүүлийн шинэ мэдээлэлүүд зураг бичлэгээр үзэж болох бөгөөд 2012 оны Улсын хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дэлгэнгүй танилцуулга, нэр дэвшигчдийн талаарх мэдээлэлүүд, тэдэнтэй шууд харилцах, санал бодлоо солилцох, өөрийн байгаа байршлаараа болон оршин суугаа хаягаараа хамрагдах тойргоо олох, тойргуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, гар утаснаас нам дэлсэх анкет илгээн бүглөх, Монгол хүн онлайн хэлэлцүүлэг, ардчилсан залуучдын холбоо болон ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны мэдээлэл, санал асуулгад оролцож саналаа оруулах, хандив өгөх зэрэг олон сонирхолтой үйлдэл авах бүрэн боломжтой болж байгаа юм байна. Юм ч өөр болж шүү. Яасан гэж? За амжилт хүсье. За бат гэж ойлгож байгаа шүү. Эд та хичээгээр Амрыг хичээгээр байгаа зү. За аргалж байгаа шүү. Тэгээд яасан? Тэгээд үгүй. Байхгүй. Болохгүй. Та бичгээр та боод иртэ. Тэгж хийсэн. Болоош цаг өөр болцлоо маань. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий. Ардчилсан нам. Эрхэм үзэгчдээ үгээр ардчилсан намын олоолаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгчтэй бүхэнд баярлалаа. Энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрийг надад хамт үзсэн сэтгүүлч Отхон марттай баярлалаа. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий.